Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Эх орныхоо өнцөг болон бүрт ТV хичээлээ үзэн сууж байгаа хүүхдүүд та бүхэн маань амны хаалтаа хэрглэж байгаа юу? Ариун цэврийн өрөө орсны дараа хоол эдгийнхээ өмнө гараа байн угааж байгааз. Халуун арц ундаа жуус орж өөрийнхөө дархлааг байн дэмжиж байгаарэ. Одоо харин хүн ба нийгмийн хичээлийнхаа хэрэглэгдэхүүнийг бэлтгээд телевизийнхаа өмнө туглан суугаарэ. Хүүхдүүд та бүхэн хичээлийнхаа хэрэглийг бэлдэх явцад сая үзүүлсэн зурагт бичлэгээс юуг тунгааж бодов? Монгол эх орны маань үзэсгэлэнт байгалийн нэгэн хэсгээс гарч байгааг анзаарч харсан бизээ. Багш нь Монгол орны газрын зургийн өмнө талд зогсож байна. Монгол орныхаа талаар та нар хэр ихийг мэдэх вэ? Монгол орн маань хойд талаараа Оросын холбооны улстай хэлэлдэг. Өмнөд талаараа бүгд найрамдах хятад ард улстай хэлэлдэг. Хөлийн шугамын дагуу нийт урт нь 8200 км. Хэрвээ би өдөрт 20 км алхана гэвэл хэдэн өдөр энгээр явах бол? Бодоод үзээрэй хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ сургуульчийнхаа 43 дугаар хуудсыг гаргаад Монгол орныхоо талаар байгаа мэдээлэлтэй танилцъя. Монгол улс маань Төв Азид оршдог. Монгол улсын нутаг далайд гарцгүй. Далайн түвшнөөс дээш 1580 м өргөгдсөн. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт ордог. Сургагчдаар байгаа мэдээллийг нь багш нь зураглал болгоод үзүүлсэн та хэд таруулж байна. Нийтдээ энэ Монгол улсын маань нутаг дэвсгэрийн хэмжээ 1,565 хавтгай дөрвөлжин километр нутагтай. Эх орн маань хангай, говь, хээр тал хосолсон өргөн удам нутагтай. Нутгийн баруун хэсгээр уулархаг Монгол улс маань зүүн талаараа Дорнотын их тал, өмнө талаараа Элсэн манхан уултай. Хангай хинти саяны нуруу, увс хөвсгөл буур нуур гээд олон сайхан үзэсгэлэнт газрууд бий. Хөвсгөл далай уртаашаа 136 км, өргөөшөө 37 км. Усны тунгалгаараа дэлхийд 3 дугаарт бичигддэг. Энэ мэдээллийг сонсоод хүүхдүүд та бүхэнд юу бодогдов? Эх орныхоо үзэсгэлэнт сайхан газраар бахархах сэтгэл төрсөн үү? Тэгвэл бүгдээрээ өнөөдөр эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар хамтдаа аялцгаая. Монгол орны үзэсгэлэнт 10 байгалийн зохицлоор газруудын мэдээллийг та бүхэнд хүргэж бэлдлээ. Ингээ хамгийн ихний та бүхэнд танилцуулах газар маань үзэсгэлэнт хөвсгөл далай. Хөвсгөл далай нь Монгол улсын хойцогт Хөвсгөл аймагт оршдог ба Монголын хамгийн их эзлэх хүнтэй хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн 17 эртний нуурын нэг ба нийтдээ 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоологдсон байдаг юм байна. Нийт эзлэх хүн 381 км ба энэ нь дэлхийн нийт цэнгэг бүсний 0.4% тэмцэнэ гэсэн статистик баримт өгдөг юм байна. Дараагийн үзүүлэх газар маань Өөр хангай аймгийн Баталцын сумын нутагт орших Улаан цэцгэлэн эмээх Монголын хамгийн их устай хөрхрээ юм. 24 метрийн өндрөөс буух Улаан цэцгэлэн хөрхрийг цунай дэлгэрцэгт гадаад дотоодын жуулч тэхээр зоршигчдөг Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг юм. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж уг хөрхрийг жил бүрийн хавар тасарч хур борооны орсны дараа ус ард чигтэн дахин урсдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд давтагдж байгаа юм байна. Дараагийн танилцуулах газар нь Хүйсийн 8 нур буюу Өөр хангай аймгийн Төв 12-оор хотоос 115 км орших Монгол орны төв хэсэг Хангай улсын дунд далайн түвшнээс дээш 2400 м оршдог юм байна. Уг 8 нуурын тус тусдаа өөр өөр нэршилтэй ба Ширээд, Халиуд, Бууд, Хаяа, Хүйс, Мухар, Өрөө, Баян үл хэмээн нэрлэгдсэн 8 нуур байх бөгөөд хоорондоо газар дор усны туслаар холбогдсон байдаг гэж хүмүүс ярьдаг юм байна. Нуурууд хоорондоо 500 м-с 3 км хүртэлх зайтай байдаг ба 2007 оны байдлаар уг нууруудын 2 дахь том нур Хүйсийн нурын 10% орчим ширгэж 2 жижиг нур нь бүр мөсөн ширгэсэн юм байна.
Дараагийн газар маань Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын нутагт орших Улагч яарын нуур юм. Улагч яарын нуур нь хойдлаараа элсэн манхнаар урд талаараа зэгсээр хөрвүүлсэн хосгоо зэгсэлт газар юм. Аймгийн төвөөс 110 км-т орших Эрдэнэ хайрхан сумаас 80 км-ийн зэд оршдог ба нэгэн тойронд тавхшийн сүрлэг улс бий. Улагч яарын нуурын түн нь 48 м, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг юм байна. Нуурын голд нь далайн түвшнээс дэш 20500 м-т өргөгдсөн 3 арал байдаг нь нүүрлийн шууд дүүр болдог юм байна. Та бүхний харж байгаа дараагийн үндсэн газар нь Өмнөх аймгийн нутагт орших Хэрмэг цав юм. Монгол улсын 9 гай хамшиг нэг зүйлсээр багтдаг хамгийн том цав юм. Хоёр орчиндөө хайлаас тоороос өхөө бүхий баян бүтээгт үзсэн дутдаг Хэрмэг цав нийт 250 км байна. Энэхүү газар нь дэлхийд бүлэг гөрүүлийн хамгийн их олдортой гэж нэрлэгддэг ба тэр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэг чухал газар нутаг болохыг баталсан юм байна. Хэрмэг цав нь 70 цатагаас 450 км, хонгороо хэлснээс 250 км зайд оршдог ба замдаа Цулгаан, Нарандаац, 3 тэс зэрэг сонин цагаан газар аялах юм байна. Зүрхэндээ гарч байгаа хөрхөн Ховд сумын нутагт Монгол Алтай нуурын салбар улсын нэг Хархира Өргөний улсын баруун урд орших Олон нуурын улсад оршин. Шиврийн голын зүүн талд Цутгалын гой жирийн гол нь 17 м өндөөс урсдаг ба нутгийнх нь энэхүү голыг бүрэн хананд хүрхэх гэж нэрлэдэг юм байна. Ховд аймгийн Махас сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд орших агуу юм. Тус агуу 40 мянган жилийн тэртээ хадны сүг зураг зэрэг түүхэн дурслууд бий. Дээврийн хэсэгт олон янзын амьтдыг турсны дотор тэмээ яриул, тэмээ, арслан цан, бот сөхөр, модрыг дүрсэлжээ. Дараагийн үзэсгэлэнт газар нь та бүхний сайн мэдэх Тэрхийн цагаан нуур юм. Арангаа аймгийн Тариа цөмөр нутагт орших Тэрхийн цагаан нуур нь хоргийн тогооны дэргэд барилах ба Хангаан нураас их авсан хойдор Тэрхийн голын урсгал хорог галтуулны халуун хайланд бодит боогдсон энэхүү гол нь үсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувуудын үүрээ тасах тааламжтай газар бүрддэг ба энэ нурт 10 гаруй гол цутгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин цорын ганц их авч гадагштай гол нь Суман гол ба 50 км орчим урсаад Чулуутын гол цутгадаг. Тос нуурыг 2011 онд CNN-ийн мэдээллийн төвөөс аялах шилдэг газруудын нэг тогтоожээ. Дараагийн үзэсгэлэн газар нь баг түрэгний хөрхрээ. Цэнгэл сумын хотбон хоргон нуурын хөндийн баг түрэгний хөрхрээ нь нийтдээ 15 м өндрөөс урсдаг ба уг хөрхрээ нь мөнх цогцлуулаас их авч байгалийн үзэсгэлэнт гайхамшиг цогцлуулаас нь зэрлэг байгалд оршдогоор онцлог юм. Ингээ аймгийн сүлд Говь Алтай аймгийн нутагт орших Сутай хайрхан уул юм. Сутай хайрхан уулын ихэнх нь Говь Алтай уулын аймгийн Тонхил сумын нутагт оршдог боловч цаа талаараа Ховд аймгийн Дарив цэцэг сумын нутагт амарх хайрхан юм. Ноён оргил цааст богдно. Далайн түвшнээс дээш 4234 м өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон юм байна. 2000 онд Сутай хайрхан ууланд уулчин авирч энэ өндрийг тогтоосон юм. Өмнөх хичээлдэр бид Монгол ах үе амьдралын онцлогийн талаар ярилцсан. Харин өнөөдөр байгалийн үзэсгэлэнт газар өвөрмөц тогттой газруудаар хамтдаа аялцгаая. Дэлхийд гайхагдсан онцлог нутгууд Монгол нутгийн маань хаана оршдог вэ? Аялал эхлэхээ өмнө энэхүү үснэгтийг дэвтэр дээрээ зураараа хүүхдүүдээ. Үснэгтний эхний баган дээр байгалийн зогсолбор газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар, төрийн тахилах дуус гэж бичиж байгаад аялал эхлэхийн өмнө өөрсдийнхөө мэддэг газруудаас нэрлэн бичээрэй. За үснэгтэй тэмдэглэж авсан бол бүгдээрээ энэхүү аяллаа хамтдаа эхлүүлцгээе. Аялалд гарахад бэлэн үү хүүхдүүд? Багш нь улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Улаанбаатар хот маань энд байна. За аяллаа тэгвэл өнөөдрийнхөө аяллыг Улаанбаатар хотоос эхэлцгээе хүүхдүүд.
Улаанбаатар хотын ойролцоох Мэлхий хад гэдэг газрыг хамтдаа үзэж сонирхъя. Мэлхий хад Улаанбаатар хотоос 65 км зайд орших горил тэрэгжийн байгалийн зохицуулбар газарт байгалийн нэн сонин тогтцтой Мэлхий хад хэмээх өндөр цохоо бий. Энэ хатад цохооны өндөр 24 м юм. Энэ цохоог өвөг дээдс маань Мөнгөд цохоо, Мөнгөд хад гэж нэрлэдэг байсан нь Галдан Бошигт хааны үеийн манжуутай хэлсэн тулдаанаас улбаатай ажээ. Мэлхий хадыг үзсэн хүүхдүүдээ Мэлхий хад маань энд байна гэж биш үү дээ. Улаанбаатар хотын ойролцоо 65 км байдаг гэж байна. Мэлхий хадан дээр очиж үзэж бас болох юм байна. Дараагийн аялах газар маань Хөвсгөл аймгийн зүг хамтдаа явцгаая. Хөвсгөл аймгийн ойролцоох Даяндээрхийн агуй. Даяндээрхийн агуй Хөвсгөл аймгийн Цагаан ур сумын нутагт байдаг. Даяндээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан ур сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших Монгол орны хамгийн том агуй юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй 10 гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий хаалгатай, төрөл бүрийн аршаантай, нарийн шороон будагтай, эхийн хумай химээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийн хамгийн ховор үзмрийн нэг юм байна. Даяндээрхийн агууга зургаар харуулъя багш нь. Агуу гэж мэдгүй хүүхдүүдээ энэ агуу маань маш олон амсартай гэж биш үү дээ. За тэгээд илүү ихийг дэлгэрүүлж бас бүгдээрээ мэдэж авч болох юм байна. Одоо бүгдээрээ Хөвсгөлөөсөө цаашаа Завхан нутгийн зүг аяллаа үргэлжлүүлье. Завхан нутаг маань баруун талд байна. Энэ дундаас бүгдээрээ Отхон тэнгэр хайрхны талаар мэдээлэл уншицгаая. Богд очирваа хайрхан. Богд очирваа хэмээх хүндэтгэн нэрлэгддэг энэхүү Отхон тэнгэр хайрхан нь Монгол улсын баруун бүс Завхан аймгийн нутагт орших Хангай нурууны хамгийн өндөр уул юм. Ноён орвол нь далайн түвшнөөс дээш 4021 м өндөрт оршино. Энэхүү уул нь Хангай нурууны тахилгатай ариун дагшин уул бөгөөд монголчууд эртнээс нааш дахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнөөс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэгт мөнх цас мөстэй эргэн тойрон 8 цэнгэг нуур бий. Отхон тэнгэр хайрхныхаа зургийг багш нь самбарт байршуулъя. Отхон тэнгэр уулын талаар та илүү ихийг мэдэж авъя гэвэл ээж аваасаа эмээ өвгдөөсөө асууж сургалаарай хүүхдүүдээ. За бидний өнөөдрийн аялал энэхүү 3 үзэсгэлэнт газраар явснаар өндөрлөх гэж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр эх орны онцлог үзэсгэлэнт газруудаас зармаар нь аялж үзлээ. Илүү их мэдээллийг та бүхэн маань сургачгийнхаа 45 дугаар хуудаснаас дэлгэрүүлэн уншаарай. Үзэсгэлэнтэй хосгүй гайхамшигт үн цэн бүхий байгалийн дурсгалт газруудыг дэлхийн байгалийн өвд бүртгэж авдаг юм байна. Өнөөдрийн аялал хийсэн газруудынхаа талаар хүснэгтэндээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. Аялал хийсний дараа танд ямар зүйл бодогдов? Байгалийн зохицолбор газар. Бид гориг тэрэлжийн аманд орших Мэлхий хадыг үзсэн. Байгалийн дурсгалт газар. Хөвсгөл аймгийн Цагаан ур сумын нутагт орших Даяндээрхийн агууг үзэж сонирхлоо. Мөн төрийн тахилга дэх уус Отхон тэнгэр хайрхны талаар мэдээлэл уншлаа. Байгалийн нөөц газар гэдэгт Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын нутагт орших Цайр фосфорын орд газрын талаар номон дээр ч дурдж өгсөн байна. Илүү та хэд мэдээллийг нэмж уншаарай. Байгалийн үзэсгэлэнт газраар хамтаа аялж чадсан уу хүүхдүүдээ?
Аяллыг хэрхэн хийх вэ? Цаашдаа бид бүгд хэрхэн аялах вэ гэдэг талаа товчхон ярих багшна. Аялал хийхийн тулд бид фото зургийн үзэсгэлэн сонирхох, номын богц аялуулах, домог түүх цуглуулж мэдээлэл бэлтгэх зэргээр маш олон төрлийн аялал хийж болох юм байна. Та хэд маань эх орныхоо үзэсгэлэнт газрууд өөрийн нутагт орших онцлог газрын талаар илүү дэлгэнгүй мэдээллийг цуглуулж аяллаа цааш нь үргэлжлүүлээрэй. Өнөөдрийн хичээлд хамтдаа оролцсон хүүхдүүд та нартаа баярлалаа. Баяртай.